За сайн бацхан үзэгчтэй манай TV24 телевизээс бэлтгэн явуулдаг Social Paparazzi нэвтрүүлэг маань өнөөдөр дараагийн дугаараар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарууд маань ерөнхийдөө шинэ жилийн баяртай холбогдуулан мэдээллүүдийг хүрэхээр бэлдсэн байгаа. За манай хаашгигийн хувьд надад нэг асуулт байна. Чи яагаад дараагийн дугаараа гэж хэлж байгаа? Чи хитдэх дугаар гэдэг мэдгүй юм. Хойлоо бүр тоогоо алдталн дугаарууд эзэн биш үү? За тоогоосын мэдээж нарийн алаа. Би өөрөө шокнд орчихлаа. Бараг нэг 7-8 дугаар уулнал бичсэн байгаа шүү дээ. Тэгсэн чи ямар сонин толгондоос юм асууж байлаа. Бодсон яг хитдэг нэлээ. 9 дугаар явж байгаа. 9 дугаар явж байгаа. Би өөрөө бодоод яг сонсгоод хүлээж ирсэн аахгүй. Энд ч одоо хитдэг дугаар илээ гэж бодоод Би хамгийн гол энэ манай нэвтрүүлэг маань нэг сошиал ертөнц рүү нэг орж байгаа. Яг телевизээр буюу эфирээр нэг явж байгаа. Тус-тустай явж байгаа ч бас давтсан дугаар бас байгаа. Тус-тустай явж байгаа дугаар байгаа. Гэхдээ яг нийтлэгээр бол нэг 9-с 10 дугаар бол яг бичсэн байгаа. Би чи яг одоо өөрөө хийдэг дугаар явж байгаа гэж бодож байна. 9 штэ. Үгүй штэ. 10 дугаар явж байгаа. Уг одоо 10-аа эхлэж байгаа байхгүй юу? За. За тэгэхээр миний та бүхнийг хүргэж байгаа мэдээлэлд бол хүмүүсийн шинэ жилдээ холбогдуулж урьдчилж бэлдсэн маш олон баярын мэндчилгээ болон баярын жижигхэн одоо контентууд байсан. Маш богинохон. Тэр бичлэгүүдийн талаар та бүхэндээ бас хуваалцахад бэлдсэн байгаа. За манай хаашгигийн хувьд болохоор би болохоор юу ч бэлдээгүй. Окей. Би юу ч бэлдээгүй шууд ингээд ороод ирлээ. Манай хаашгигийн нэг давуу тал нь ерөөсөө ингээд толгой дотор бүх юм байж идэг. Хизэж бэлдэх шаардлага байхгүй. Угаасаа нөөцтэй. Тий. Би өнөөдөр ямар санд нөгөө нөөцөн хидэх ихтэй учраас толгой нь эргээд байсан. Харин яг тийшээ бүр ачаалаа даахгүй бүр ингээд жоохон хажууд нь болж бодлоо шүү дээ. Жоохон янзлж манзлаад. За. Өнөөдрийн дугаараараа та бүхэндээ айгүй гоё дурсамжаас ч хуваалцаа тий та бүхний одоо нандин дурсамжаас хуваалцаад гоё дуунуудын талаар ярина гэж бодлоо. Яг энэ нь мэдээж одоо холбогдолтой, шинжилтэй холбогдолтой энэ дуунуудыг та бүхэнд буцаач одоо сануулсан гэдэг юм уу тий ярилцахаар шийдсэн байна. Тэ чи дуулах юм уу? Үгүй. Нүг юу дуулахгүй дуулаад. Үзэжтэй. Дуулуулж ээж тэр дууг эргэн дуурсан гэхээс дуулахгүй зүгээр сэдв хүндэд ямар хэрэг байх вэ тийм үстэй. Үзэжтэй бас саналаа та бүхэн комент хэсэгт хийлээрэй. No. За ямар ч байсан би эхнийхээ мэдээллийг та бүхэнд хүргэе. Эхний мэдээлэл маань шинэ жилтэй холбогдолтой маш олон хүмүүсийн одоо жижигхэн контентууд байдаг, жижигхэн одоо бичлэг влогнууд байдаг штэ. Яг тэрнтэй холбогдуулаад гадаад нэг хоёр залуу маань шинэ жилийн дууг дуулахгүйгээр зүгээр инээсэн байгаа. Би инээхдээ яг тэр шинэ жилийн дууг аяыг нь аялж инээсэн байгаа. Нэг юм маш хөгжлтэй бичлэг байсан. Яг бүгдээ хамтдаа бичлэгийг хүлээж авч үзье. Ингээд ч угаасаа тэгтэй айгу. Тэгээ нөгөөтэй дуу. Ингээд ившэлт хоёр чинь амар гал дуултай шүү дээ. Би өөрөө савж онлаа энийгээс. Тэгээ сүүлдээ бүр ингээд яг шинэ жилийн тухай юм бодогдонгууд л ерөөсөө шууд хамгийн толгойд гэрээс яг энэ орж авчаа. Ха гэсэн. За миний дараагийн та бүхэнд хүрэх мэдээлэл бол одоо юм хөгжих гэж байдаг штэ. Юм хөгжихийн хэрээр нэг их дэлгүүрт орохдоо ингээд нэг хаалганы ерөөс онгох байсан гинэ. Тэгсэн чи тэр хаалгыг онгоолохын тулд яах хэрэгтэй байсан гэхээр хаалганы хажуулт байгаа камер руу хараад инех хэрэгтэй байсан. Инех юм бол хаалга онгоно. Инех бол хаалга онгоохгүй. Энэ бичлэг байсан. Энийг үзсэн мэт тийм. Vi bringer en servicemeddelelse. Som et forsøg vil dørene i dag kun åbne sig for smilende kunder. Husk at smile, hvis du gerne vil ind.
Тий. Тэгээ энэ нь болохоор зөв нэг нэгдүгээр шинэ жилтэй холбоотой бас айгүй гоё хүмүүст инээд биелүүлээд байгаа байхгүй тий. Тэгээ хүмүүс нэг яг өөрийнх нь мэдхгүй зүйлийг хүн ингээд яг огцом ингээд хийгээд ирэхээр хүн чинь бас таасаал баясгалантай байдаг штэ. Яг тэр утгаараа бас хүмүүс амар гоё инээд бэлгэлж чадсан болов гэж би яг энэ юуг бол бодоод. Энийг ер нь албан байгууллагын гадаа тавьчвал ер нь зөвөр юм. Тэр ялангуяа манай Монголын одоо яг их дэлгүүрүүд те том моолууд яг нэг иймэрхүү байх болсон. Гайг баха гэхгүй. Яг ийм албаны газрууд амар хүн сурталтай штэ ер нь. Одоо нуулгүй хэлэхэд те. Тэгээ нөгөө нэг албан бичиг барьж орж байгаа хүмүүс чинь тэгээд гоё нэг л орох хэрэгтэй. Албан бичгээ бариад орж ийнө гэл амар баясгалантай за гэрчлэгээ болгоно, гэрээгээ болгоно гэл явчих хэрэгтэй байхгүй. болгоно бүтээн гэлээ. Яг тэгэл энийг л явчих болчих юм шиг үгүйсэ. За. Чиний дараагийнх юу вэ? За. Миний дараагийн бичлэг болвол хятадын хөргөлтийн үйлчилгээ угаасаа дэлхийд номер 1. Ямар ч нөхцөлд. Тэгээд энэ хөргөлтийг маш гоёор сурталчилгааг нь хийж чадсан нэг юм бичлэг байлаа. Бүгд хамтдаа бичлэгийн хүлээн авч үзье.新生24小时配送，最快30分钟送达。大姨妈来了，不欢迎啊！盒马新生24小时配送，最快30分钟送达。马上，我已经弄好了，马上发过去。盒马新生24小时配送，最快30分钟送达。快手，拥抱每一种生活。 Нэг хятадд нэрээ бүр сэтгэхгүй юм байна. Тэгээ энэ хамгийн гол нэг хөргөлтийнхаа үйлчлэгийг л сурчлаад байгаа л бол ухааны юм байна л да. Гэхдээ нэг тэр бичлэг нь угаасаа реклам нь угаасаа өөр амар тийм хийт байгаа сте. Тий, айгу сонирхолтой. Сэдв нь амар сонирхолтой хүндсэн. Тийм. За. Тэгээд миний дараагийн за бүгдээрээ ямар ч хэлсэн энэхүү зургийг бүгдээрээ хамтдаа томоор хүлээж авч үзье. Би батг гарлаа. Хоёр боллоо. Хоорондоо нийллээ, дурлалаа. Нийллээ, өвчлээ.
Тэгсэн чи хүнийхэн царайг харж байна. Тэгэхээр Зөвхөрхий. Батга ч гэсэн амьдрахын төлөө бас хин нэгэнтэй тодорхой хэмжээгээр харилцаа үүсдэг байх нэ. Тийм учраас таны нүүрэн дээрх батга чи ингээд үржээд ч гэдэм үү те ингээд ихсээд идэм байл. Тэрэн дээр чи ерөөс бухимдах юм байхгүй юм ба шүү. Гэр бүлээр нь дижээж байгаа асуудал шүү. Үржүүлж байгаа те. Ивэд идэж байгаа, санхүүжүүлж байгаа. Чи баг боёо юм шүү. Нүүрэн дээр нэг боёо. Яг үндэ миний хувьд гэсэн асуудал байсан байхгүй. Гэхдээ би зүгээр энийг харчаад инээ төрөлдсөн байхгүй. Хүн яаж энэ асуудлыг ийм хөвгөлтэй байдлаар хүмүүст гаргаж чадж байна гэдгийг надад амар сонирхолтой санагдсан. Чи айгу боёнтой юм байсан шүү дээ. Тийм байж. За, ерөнхийдөө өнөөдөр миний мэдээлэл бол ингэж дуусч байгаа. За өнөөдөр бас шинэ жил болоход төгсөж байгаа юм чинь тийм ээ холбогдлолтой гой дуунуудыг та бүхэнд иргэн сануулъя гэж бодлоо. Одоо шинэ жил гэхээр чиний хувьд хамгийн түрүүнд ингээд толгоонд ч орж ирдэг дуу ямар дуу байдаг вэ? Дуу. Шинэ жилийн үүдээс ширхэг цасан. Ширхэг цасан шүү. Шинэ жилийн үүдээс ширхэг цасан хаялсан. Өөр ерөөсөө байхгүй. Байхгүй. Ерөөсөө нэг ширхэг. Гэтэ тэр нэр айгуу гоё дөө тий. Надад болохоор шинэ жил гэхээр нөгөө эхлээд хамгийн дөрөнд бүр золттой хоёр санаанд ордог заяа дотоодос гэх юм бол эхнийх нь нөгөө саран туяагийн доо. Ямар доо? Сандал дээр иргээл. Тэгэл ямар доо? Дуулаад идэв штэ. Надад сандал дээр иргээл. Ямар доо? Ямар доо? Ямар доо? Ямар доо байдیں۔ За би одоо нэрийг хэлэх гээд юм. Надад яг клип нь айгуу санаанд орд юм аа. Мөнгө үл. Мөнгө шин үлээ. Дэш цагаахан гинхэн гэлээд. Мөнгө шин. Хойлоод мэдхгүй байна болох үедээ сараагч хахад уу. Бага. Мөнгө шин хаа. Толгойд байгаа зүгээр хэлэхгүй байгаа ч гэж. За. Мэдээж яг тэр доо амар гой санагдав. За гадаад. Тэрний одоохон тэрний нөгөө инээдтэй хөлбөрийн нөгөө агло билүү боёо хийцэн байсан штэ. Тэрэн дээр бүр амар инээдтэй алт мэдхөө. Үдчихсэн бахаа. Гэхдээ яг одоо санах байна. Тийм ингээл тортонд нөр нь ялагдал байдаг. Гэтэ амар хөвгчлээ тийм аа мэдгүй. Яг тэр үед мэдгүй яг шинэ жил гэхээр тэр доо хамгийн түрүүнд санаанд орж ирдэг байхгүй надаа. Тэр бичлэгийг манайхаа энэ доор манай хаашка танд олж аваад үзүүлэх болно. Гэтэ угаасаа хүн болгон мэднэ. Жил мэдэхгүй байна. За. Хоёр дахь нь штэ те Ариунагийн доо Засаа аялгаа. Тэр амар бест те. Бүр хитэн онд одоо бүр ингээд сонссон ч бүр амар ингээд догдлоолаас. Амар их чүчтэй юм хтэй те. Надаа ингээд ерөөсөө Ариуна амар таалагддаг байсан. Тий. Тэр айл ялчгүй гоё дуу. За гадаад ахрын вэ? За гадаад бол мэдээж аапаа л да. Аапаа. Тий. Happy New Year. Happy New Year. Maybe I'm wishing now and then. За. Ой дууллаа. Надаас л дээр дууллаа. Окей. За. Би одоохондоо чамд дуулуулаг байгаа шүү. Харин тийм баярлаа ёо. Би бүр тэрэнд нь амар баярлж байна гэх. Аапагаас өөр нөгөө 70 онд билүү 76 онд өгсөн хамтлаг штэ тий нөгөө Шведийн дөрөвөнтэй айгу гоё хамтлаг. Тэрний дууны талаар бодит нэг юу нэвтрүүлэг хийсэн байсан. Тэрийг үзвэл бас гоё юм байлээ. Айгу мэдээлэл олонтой. Тэгвэл дараагийнхаа айлыг дугаар дээр бас яг тэр тухайн мэдээлэл бас хөндөнгөл гоё юм шүү дээ. Тий. Өнөөдрийн дугаарт бол хөндөн гэвэл арай багтахаар л байна л та. Бүр анханаас нь ярих хэрэгтэй юм шүү дээ баг. Тий, баг. Зөвхөн аапагийн талаар. Тийм байна. За чинийхээс чи хэлдэ өөрийнхөө хамгийн дуртай одоо шинэ жилийн гадаад тийм дуунаас. Миний хамгийн дуртай нэг л дуу идэгэн. Тэрийг угаасаа би нэг өөрөө шинэ жилийн нэг байгууллагуудаар бас хөтлөгч хийж явахдаа баярын хөтлөгч хийж явахдаа өөрөө дуулдаг гэсэн байхгүй. Нэг I Stop цэлмөний шинэ жил гэдэг дуу шүү дээ. Тий, хипхоп дуу. Тэр дууг айгүй их дуулдаг байсан. Тэр дуунд айгүй дуртай. Тэгээд сүүлд нөө нэг мотивийн шинэ жилийн тухай дуу гэдэг шүү дээ. За залуусаа бүгдээрээ хуучин оноо амраацгаая, шинэ оноо ухтацгаая. Яг дуулдаг гэсэн л дээ. Над ч өөр хэлдэг гэсэн. Шинхэн цагаахан ширхүү. Тийм. Яг ийм нэг юм бест дуунууд тэр хэдэн жилийн дараа явсан ч бестээр байлтай бүр. Тийм. Өөлийн мөнгөнгөнги. Тэс чадан хүмүүс хүлээлээ. За хойлын нэвтрүүлгийн цаг бас өндөрлөгдөх гэж байгаа хаа.
Тийм ба. Хоёлаа өнөөдрийн нэвтрүүлгээ гоё дуугаар дуусгая гэх үү. Дуу явуулаад дуулахгүй зүгээр дуу явуулаад. За үзэгчтэй сая хаашка өөрөө ам алдсан. Үгүй, Дуугаар дуусгая гэж гэж байгаа дээр нь одоо шууд дуулуулна. Одоо шууд дуулуулна. Сонголт Би амар байхгүй. гоё ингээд тохируулаад зөв шууд компьютероор тохируулаад ямар дуу тавихад яваа. Тэгэхээр та нар яг ямар дуу сонсомоор байгаа вэ? Гингүүд шууд нэвтрүүлэг биш болохоор хэлэхгүй байх л та тий. За би бол шууд та бүхнээ зориулах 2 дуу явуулчих гэж бодож байна. Эхний дуу нь болохоор зэрэг манай хаашка хэлсэн Абагийн шинэ жилийн Happy New Year гэдэг дуу. Дараагийнх нь болохоор би арай орчин үеийн байж магадгүй гэдэг үднээс I Stop Зэлмүний шинэ жил гэдэг дуу та бүхэнд зориулъя гэж хүсэж байна. Тэгээ бүгдээрэнд нь явж ирсэн ахаад шинэ шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээ бүгдээрээ гэр гэртээ ам бүлэрээ гэр бүлэрээ аж аргалтайгаар маш гайхалтайгаар бүгдээрээ шинэ оноо ухтаарай гэж хэлмээр байна. За. Тэгэхээр хамт ясан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн сонирхолтой шинэ мэдээллүүдээр иргэн олцгаая. Дур баяртай. Баяртай үзэгчтэй. No more champagne and the fireworks are through. Here we are, me and you, feeling lost and feeling blue. It's the end of the party and the morning seems so grey, so unlike yesterday. Now's the time for us to say Happy New Year, Happy New Year. May we all have a vision now and then of a world where every neighbor is a friend. Happy New
илгэсэн шинон нэрлээ аяг шиг нэмсэн шинжилэрлээ нүр дүрэн энэмсэгдэл зүрхтүүнэ хайр итгэл бас итгэл тэр сарна цаасан шиг бүрий тоогоор баяр байсан мэдэгдээ хамгийн үнэтэй хайрууд хайрыг бас мэдэгдээ адваад нэгкай сүлд мото шинкай адваад тооцгай хондох тулгай босгоо шүр содны зүрт чамаг минь гоёд шинжиди тэнгэр одоороо чимээд шинэ энергийн тулд хосло бинэ тэрвэж намуухан тулах хайраараа чимээд баяр дээр баяр нэмж баяр баясгалыг үлэгдээ зүлд ногоо гafur мото хүслээ шимэн шимэгдээ орон дор хүч чадал ад хэв сайн сайхны гэр бүлтэй ад шархлыг хүсээ чамайг би үргэлж хүлээн гацуур модон блендинг хүслээ шивнэн хүлээн хизээж мартахгүй зулсарын баярыг хайлах засан чи авчирвෝ амьдрал шинана дурдур яваарай шинана дутугаан дүргээ даваарай цаг байна дутагдлаан засаад амьдраарай нас байна урлан дээлж яваарай бойна нэрэн бостэйга хүндэж амьдраарай нэрэн бодлон зэгцэж амьдраарай үнсэн бүтэн бойна түгэж яваарай жаргал нэрэн өдөр модох жилдээ сайхан тусан дөрөв бай бүгдж буй жилдээ урам зоргоор дөрөв бай гинээрэр нэгөрөр хүн бүрөө бяхан энэ нүд шинжих хамгийн сайхан хором сарвайсан бүхнээ авч саасан бүхний билэг сайхан бүхэн зайлгээж үүс бүхэн дэлгэрч хүн бүрийн хүсэл бэлэн гэдэг нэгж байна хүн бүрийн сэтгэл баяр баясгалаар дөрөв бай чамайг би үргэлж хүлээн гацуур модон блендинг хүслээ шивнэн хүлээн хизээж мартахгүй зулсарын баярыг хайлах засан чи авчирвоо хүсэн хүлээсэн зулсарыг хүсэн хүлээсэн цасан будаач хүсэн хүлээсэн хайрыг минь холын хол алсын асаас надад авчирвоо Сэр цасан бүгдээр бүжи хинүүдс томор хожи шинон шинжлэн баяр мэндийг шижгсэн цаадас тапууд хүргий Сэр цасан бүгдээр бүжи хинүүдс томор хожи шинон шинжлэн баяр мэндийг шижгсэн цаадас тапууд хүргий баяр нэмэ үсгээр нь хүч нэмэ хүн бүрөө хүсэл мөрөөдөө бидүүлээрэ хүн чамраа битгээгээрэ инээгээрэ хүндийг сэтгэлээр дүрэн шинэ оноо утасгай амжилт бүдэлээр дүрэн шинэ оноо утасгай өргөдөөсөө өөдөө юрөө дайран туласгай хүсэг хүнээс үчирдэ жаргал дүрэн зэгцгээ их үсэг илтүүлэхээр шинжлэх хэрэгтэй төвдөө бодлогоонгийн үргэлж хэрэгтэй хайр дуудыг уламасаа шинжлэх хэрэгтэй хүний хүүгийн хүсэл зориг бадрам байх хэрэгтэй дүрэн тэр хүүгээ гэлэг тэр тоон цаг